сайн байцгаана уу? Намайг Агиун гэдэг тусгай хэрэгцээтэй боловсролын багш мэргэжилтэй 63 дугаар сургуулийн бага ангийн багш хийдгээ. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ давны ам шинжтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хэрхэн хамруулах вэ? Ерөнхий боловсролын тэдгээр багш нарт бол өгөх зөвлөгөөг бол та бүхэндээ төлөвлөж байна. Тэгээд юуны төрөнд бол тэгш хамрах боловсрол гэж юу хэлдэг юм бэ гэхээр одоо олон улсын бага хурал 48 дугаар бага хурлаар бол тэгш хамрах боловсрол гэдэг маань ялгуурлан гадуурхах үзлийг халан суралцагчдад одоо тэгш хүртээмжтэй боловсрол олохыг л бол тэгш хамрах боловсрол гэж хэлээд байгаа. За тэгвэл тэр өнөөгийн нөхцөлд манай Монгол улсын нөхцөлд тэгш хамрах боловсрол хэрхэн одоо хэрэгжиж байна гэхээр 2019 он буюу боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас А92 дугаар тушаал гарсан. Энэ тушаалд бол хөгжлийн бишэлтэй хүүхдийг тэгш хамруулан сургана гэсэн журам батлагдсан. Тэгээд энэ одоо журам батлагдсанараа эцэг хүүхдэд маш олон боломжийг өгöd байгаа. Урд нь бол одоо хүүхдүүд маань ялгаатай хөгжилтэй хүүхдүүд маань бол тусгай сургуульд сурч боловсрч байсан бол одоо бол ерөнхий боловсролын ердийн ангид сурах боломж бүрэн нэгдэт байгаа. Тэгвэл одоо хүүхдүүд маань нийслэлийн хэмжээнд судалгаа авч үзгээд одоо нийт хөгжлийн бишэлтэй хүүхдүүдийн 70-аас 80% нь бол тусгай сургууль буюу одоо тусгай хэрэгцээтэй боловсролыг бол эзэмшиж байгаа. Үлдсэн хувьуд нь бол ерөнхий боловсролын ердийн ангид бол суралцж байгаамаа. За нийслэлийн хэмжээнд бол одоо ерөнхий боловсролын тусгай сургууль, ердийн сургууль, за ердийн сургуулийн дэргэдэх тусгай бүлэг гэсэн одоо маш олон хувилбарууд байгаа. Энэ хувилбарууд бол хүүхдүүд маань бол сурах бүрэн боломжтой байдаг. За тэгээд одоо ерөнхий боловсролын тусгай сургуулиуд маань бол нийт одоо нийслэлд 6 сургууль, 2 цэцэрлэг байгаа. За тэгвэл ерөнхий боловсролын ердийн сургуулиудад бол одоо цөөнгүй хүүхдүүд бас суралцж байгаа. Тэгвэл өнөөдрийн маань миний та бүхэнд бас онцлон одоо хүргэх мэдээлэл бол ердийн сургуулийн дэргэдэх одоо тусгай бүлэг маань байгаа. Энэ бүлэг маань бол 63 дугаар сургуулийн харьяа 130 дугаар сургуульд бол нийслэлийн хаан улс дүүргийн 130 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг. Анх бол 5 жилийн өмнө ЖК олон улсын байгууллагын төслийн хүрээнд энэхүү анги маань нэгдэж одоо 10 сурагчийг бол тэгш хамрах хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр эхэлсэн юм аа. Тэгээд энэ хөтөлбөр нь бол анх хөтөлбөр хэрэгжихэд бол саад бэрхшээлтэй зүйл байсан. Юуны төрөнд одоо эцэг эхүүдийн хувьд бол яг энэ давны ам шинжтэй хүүхдийг халдвартай өвчтөй хүүхэд метод хүлээж авч хүүхдүүдэд зай бариулах. За хүүхдүүдийн хувьд одоо шоолох. За тэгээд тухайн сургуулийн багш нарын хувьд бол яг давны хам шинж буюу хөгжлийн бишэлтэй хүүхдүүдийн талаар одоо мэдлэг дутуу байсан. За тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол маш олон талын үйл ажиллагаанууд явуулсан. Юуны төрөнд бол тухайн ердийн сургуулийн эцэг эхүүдийн хүрээнд бол сургалтыг зохион байгуулсан. Давны ам шинжтэй хүүхдүүд байсан учраас давны ам шинжийн талаар сургалтыг явуулж тийм давны ам шинжийн ойлголтыг төрүүлж одоо сургалтыг явуулсан. Хоёрдугаарт нь бол тухайн сургуулийн багш нарт бол сургалтыг одоо шат дараатаагаар одоо явуулсан. За тэдгээр хүүхдүүдэд бол одоо бид нар сургалт гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдтэйг орсон. Ерөнхийдөө бол давны ам шинжтэй хүүхдүүд маань бол маш их одоо урлагийн мэдрэмжтэй тэгээ ирээдүйн хэмнэл сайтай хүүхдүүд байдаг учраас хүүхдүүдээрээ бүжиглүүлээд тухайн хүүхдүүд ердийнхээ хүүхдүүдийг бол дуулуулад ингээд хамтлаг бий болгоод ингээд яг ийм хөгжмөөр дамжуулаад тухайн хүүхдүүдтэй бол илүү их ойр дотн байлгаж яг иймэрхүү үйл ажиллагаануудыг бол хийснээрээ одоо 5 жилийн дараа гэхэд эцэг эхүүд нь илүү их ойлгож яг ердийн хүүхдүүдтэй хамт одоо тусгай хэрэгцээтэй боловсрол шаардлагатай хүүхдүүд бол сурч болдгийм байна. Эдгээр хүүхдүүдэд бол хэрэгцээг нь хангаад өгөх юм бол одоо ердийн хүний адил одоо сурч боловсрох ёстой байна, хэрэгцээ шаардлагатай юм байна гэдэг бол ойлголтыг бол бүх эцэг эхүүд маань бол хүлээгээд авсан байгаа. Тэгээд яг ийм бол ангиуд бас байгаа. Тэгээд бол нийслэлийн хувьд бол маш олон талтын үйл ажиллагаанууд явуулсан зохион байгуулдаг маш олон газрууд байдаг учраас одоо эцэг эхүүд та бүхэндээ хэлгээд маш ингээд олон боломжууд байгаа шүү. Тийм учраас хүүхдүүдээс сургуульд хамруулаарай гэж би захимаар байна. За тэгээд өнөөдрийн бол сэдэв маань бол давны ам шинжтэй хүүхдийг ердийн сургуульд одоо суралцуулах багш нарт хэрхэн зөвлөгөө өгөх талаар багш нарт хэрхэн арга зүйн зөвлөгөө өгөх талаар байгаа учраас одоо юуны төрөнд би давны хам шинжтэй хүүхэд гэж ямар хүүхдийг хэлгээ гэж нэг үгээр өгүүлбэрээр тайлбарлахыг оролдъё. Тэгээд давны ам шинжтэй хүүхэд гэдэг маань одоо маш энэргүүн сэтгэлтэй, маш нээлттэй, тэгээд баггүй бас бахан зөрүүтхэн,
За тэгээд урт хугацааны ой санамж сайтай аливаа зүйлийг давтамжтай хийгээд сурчсан бол тэрийг мартахгүйгээр маш сайн биелүүлдэг. Яг ийм хүүхдийг л давны хам шинжтэй хүүхд гэдэг байгаа. За тэгвэл энэ давны хам шинжтэй хүүхдийг хэрхэн сургуульд хамруулах вэ? Сурч боловсруулах гэвэл одоо багц боловсролын хүрээнд бол 5 айн хүрээнд бол тухайн хүүхдийг боловсруулдаг. За нэгдүгээрт бол хөдөлгөөний эрүүл мэнд, хэл яриа, нийгэмшгүй, бие даах чадвар, танин мэдгүй гэсэн 5 айн хүрээнд бол хөгжүүлдэг юм байна. Тэгээд хөдөлгөөний эрүүл мэндийн хувьд яаж хөгжүүлэх вэ гэвэл давны хам шинжтэй хүүхдийн хувьд бол таван булчингийн үйл ажиллагаа, жижиг булчингийн үйл ажиллагаа маань бол сул талтай байдаг. За тэр том булчингийн үйл ажиллагааг яаж дэмжих вэ гэвэл одоо эрдэнэ сургуульд бол биеийн тамирын хичээлээр одоо том булчингийн үйл ажиллагааг хийж болно. Одоо хөтөлбөрийг хэрэг сайжруулж болно. За энэ маань жишээ нь бол одоо тойргоор гүйхэд ердөө хүүхдүүд 3 тойрог гүйж ивэл давны хам шинжтэй хүүхдийн маань л 1 тойрог гүйгээд амруулаад дараагийн тойрог руу шилжүүлэх ч юм уу. За тэгээд тэнцвэрт алдагдaltaй байдаг учраас цэг шулуун шугам зураастан дээр бол алхуулах гэд маш олон талт үйл ажиллагаанууд байгаа. За тэгээд жижиг булчингийн үйл ажиллагааг бол дэмжихийн тулд жишээ нь одоо бичиг тал дээр ч юм уу бичгийг бол хүүхдүүдийн маань хувьд эхлээд зургаас эхлэх хэрэгтэй. Одоо багш нар маань эхлэхдээ зургийг будуулах хэрэгтэй. Зургийг будуулахдаа маш олон төрлийн жижиг зураг гэхээс илүү нэг том бүхэл зургийг будуулна. За тэгээд эргээд тэр будуулах зүйлийнхаа маань зураг маань ингээд хажууд нь өнгөтөр байх жишээ нь. Тэгэхээр хүүхэд маань урд байгаа олон харандаануудаас тухайн будгаж байгаа зурагныхаа өнгийн харандааг сонгох боломжтой. Ингэснээрээ хүүхэд маань санамсаргүй санаандгүй байдлаар өнгийг цээжлэх. За тэгээд тэр зургийг нэг өнгөөр будаж тэр гарын булчин хөгжүүлж байна гэдэг маань одоо жижиг булчингийн үйл ажиллагааны эхлэл байна. Үүний дараа одоо будаа сурсан хүүхдүүд маань дараа нь бичиг рүү орох. Бичгийг эхлээд үсэг бичүүлэхдээ эхлээд давхарлаж бичүүлнэ. Давхарлаж бичүүлсний дараа эхлээд давхарлан дараа нь одоо цэгээр холбож бичэн дараа нь одоо давхарлахгүйгээр бие дан бичих гэдэг яг ийм ингээд шаталтай аргаар одоо жижиг булчингийн үйл ажиллагааг бол дэмжиж болох юм байгаа. Үүний дараа бол хэл яриа. Хэл ярианы хувьд бол давны хам шинжтэй хүүхдүүд маань хэл ярианы бэрхшээлтэй байдаг. Бусад бэрхшээлтэй хүүхдүүдийг бодох юм бол одоо гацаж ирэх ч нэг үгээр одоо илэрхийлэх өгүүлбэрийг илэрхийлэхдээ нэг үгээр мөн эсвэл бүр өөр үгээр одоо тухайн үгийг орлуулах ч юм уу. Яг ийм бэрхшээлүүд байдаг учраас тухайн хүүхдүүдийг одоо хөгжүүлэхийн хэл яриагаар хөгжүүлэхийн тулд багш маань одоо монгол хэлний хичээлээр уран зохиолын хичээлээр шүлэг дуун, шүлэг цээжлүүлэх, түргэн хэлийг цээжлүүлэх. Эхний хугацаанд мэдээж хүүхэд маань бол чадахгүй байхад санаа бүү зовоорой чадахгүй байх зөндөө байна. Гэхдээ тухайн зүйлийг чадахгүй байна гэж зогсоох биш. Давтамжтайгаар өдөр бүр одоо тухайн зүйлийг одоо тэр шүлгийг өдөр бүр ингэж цээжлүүлэх гэж оролдох хэрэгтэй. За тэгээд хэдэн давтамж одоо олон удаагийн давтамжийн дараа хүүхэд маань шүлгээ цээжилсэн байдаг. Тийм учраас одоо давны хам шинжтэй хүүхдүүдийн маань одоо тэр сул талыг нь хөгжүүлэхийн тулд бид нар ерөнхийдөө тусгай боловсрал маань одоо чадахгүй зүйл дээр биш тухайн одоо хүүхдийн чадаж байгаа зүйлээр нь дамжуулаад чадахгүй байгаа тэр одоо сул талыг нь хөгжүүлэх нь тусгай боловсролын яг үндсэн зарчим юм байна. Ерөнхий боловсролын хүүхдүүд, эрдийн хүүхдүүд бол чадахгүй байгаа математикийн тоог бол дахин бодоод хүүхд маань чаддаг бол тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүд маань бол чадахгүй зүйлийг дахин хийгээд хахаар хүүхэд маань залхах ч юм уу. Эргээд тэр зүйлдээ бүр огт бүр дург болох тийм хандлагатай байдаг учраас өөрийг нь чадаад байгаа тэр баяртай жаргалтай хийгээд байгаа тэр зүйлээр нь дамжуулаад хөгжүүлэх нь маш их үр дүнтэй байдаг. Тэгээд мөн дууны хичээлд маш сайн оролцуулах хэрэгтэй. Одоо надаар ингээд миний ажиглаж байгаагаар давны хам шинжтэй хүүхдүүд маань маш их хөгжмийн мэдрэмжтэй байдаг. Тэгээд одоо урлагийн одоо бүжиг дуунд маш их дуртай учраас одоо хөгжмийн хичээлээр дамжуулан дууг ингэж хамтдаа хүүхдүүдтэй хамтдаа ингэж дуулвал илүү их одоо хэл ярианы хувьд илүү үр дүнтэй байдаг. За тэгээд мөн дараагийн үйл ажиллагаа бол одоо бие даах чадвар. За давны хам шинжтэй хүүхдийн хувьд бие даах чадвар маань бол хүүхэд бүр өөр байдаг. Энэ бол өссөн орчноос хамаардаг учраас. За тэгээд зарим хүүхдийн хувьд бол бие даах чадвар маш сайн байдаг. Зарим хүүхдийн хувьд бол сул байдаг. За тэгээд ерөнхийдөө бол сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн хүүхдийн хувьд бол бие даах чадвар одоо харьцангуй бусдаас сайн байдаг. Тийм учраас эцэгхүүд маань бол одоо сургуулийн өмнөх боловсрол бол заавал хүүхдэд хамруулах хэрэгтэй байдаг. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд бол бие даах чадварыг хэрхэн одоо ажилуулах вэ? Бие даах чадварыг хэрхэн сайжруулах вэ гэвэл одоо юун түрүүн тухайн хүүхдийг бол одоо өөрийнх нь эд зүйлсийг нь бол
хайрлаж хамгаалуулах, өөрийнхөө эзүүлсийг бусад хүүхдийн эзүүлстэй бол холихгүй байх чадрыг эзэмшүүлэхэд бол юун төрөнд бол тухайн хүүхдэд бол нэг одоо хайрцаг гаргах ч юм уу тийм ээ. Хэрэг ангид одоо хувцсны хайрцаг бол тэр хувцсны хайрцаг нь бол өөрийнх нь зургийг нь одоо наах ч юм уу. Тэгэхээр тэр тухайн хүүхэд маань бол зургийг харснаар тухайн одоо хайрцагт өөрийнхөө эзүүлсийг хийх юм байна гэдэг ойлголтыг бол юун төрөнд авдаг. За тэгээд зургийг одоо өөрийнх нь тэр байршлыг нь тогтоохонд бол тэр зургийг байршилж байгаа. Тэгээд зургийг нь бол одоо сарын дараа авах хэрэгтэй, аваад өөрийнх нь нэрийг нь одоо наах хэрэгтэй. Ингэснээр бол хүүхэд маань би яг энэ баруун талын урд талд миний хайрцаг байдаг бол одоо энэ дээр маань зураг маань биш нэр маань байна гэдэг хүүхэд маань бол автоматар ингэж одоо санамсаргүй байдлаар цээжилдэг. Ерөнхийдөө давны хам шинжтэй хүүхдийн маань одоо суралцах онцлог маань бол хүртгүүгээрээ маш их суралцдаг, хараагаараа гэсэн үг. Одоо харсан зүйлээ мартахгүй байх жишээний давтамжтай харсан зүйлээ ерөөсөө мартахгүй байдаг тийм одоо давж чадвартай байдаг учраас тэрийг нь бол тэр чадвараар нь дамжуулаад тухайн хүүхдийг бол тэгж унж сургах хэрэгтэй. Бие даах чадварыг бол олгох хэрэгтэй. За тэгээд мөн хоёрдугаарт нь бол одоо ангийн жижүүрийг хийлгэх. Энэ нь бол энэ хүүхдүүдтэй нэгдүгürt бол хүүхдүүдтэй одоо найзлах боломж нэгдэж байна. Одоо хоёрдугаарт бол өөрөө тухайн нэг ажлыг бол өөрөг даалгаврыг хүүхэд маань ямар нэгэн өөрөг даалгаврыг өгснөөр тухайн хүн маань бол бие даах чадвар маш их сайжирдаг. Ердийн хүнд ч адил. Тийм учраас давны хам шинжтэй хүүхдүүд ч гэсэндээ аливаа нэг ажлыг даалгаснаар тухайн хүүхэд хариуцлагатай болж ирж байгаа. Тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол энэ ангид бол би гэж хүн одоо би бол ямар нэгэн байр суурийг эзэлж байгаа юм байна гэдгийг бол тухайн хүүхэд нь ойлгох юм байгаамаа. Ийм учраас одоо ерөнхий боловсролын эрдэнэ сургуулийн багш нар маань бол тухайн хүүхдийг бэрхшээлтэй гэж харах гэхээс илүүтэйгээр одоо давуу чадварыг нь илүү их харж тухайн хүүхдийг хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Танин мэдхийн чадвар байгаа. Танин мэдхийн чадрын хувьд бол одоо давны хам шинжтэй хүүхдүүдийн маань хувьд маш их том бэрхшээл болдог, сул тал болдог. Жишээ нь бол тооцоолон бодох, тоо бодох, унших, унснаа ойлгох, бичих чадвар гэдэг. Яг энэ чадварууд маань давны хам шинжтэй хүүхдүүдийн маань ерөнхий сул тал нь болоод ирсэн байдаг. За энэ чадварыг хэрхэн эзэмшүүлэх вэ? Тоог яаж цээжлүүлэх вэ? Жишээ нь одоо ердийн хүүхдүүд маань бол нэг дээр нэг тэнцвэр 2 гэдэг ингээд бичээд байдаг бол харин давны хам шинжтэй хүүхдүүднэр илүү их бодит зүйл дээр тулгуурлах. Урдаа байгаа харандааг нь нэг гарт нь нэг харандааг нь орж нөгөө гарт нөгөө харандааг бариулснараа нийлүүлээд 2 болно гэсэн энэ хүүхэд маань одоо тухайн тоог цэвэр гэхээс илүүтэйгээр тухайн бодит зүйл гэж харах нь бол илүү их тухайн хүүхд сурахад илүү үр дүнтэй байдаг. Цэврийг цээжлүүлэхтэй. За тэгээ том жижигийг тайлбарлана. Ерөнхийдөө бол тооны ухаан бол жижиг том урт богино өндөр нам олон цөөнөөс хэлдэг шүү дээ. Тэр болгоны дандаа бодит зүйл дээр л одоо тулгуурлаж тухайн хүүхдэд зааж сурах хэрэгтэй. За тэгээд багш нарт маань хэрэглэгдэхүүн маш их чухал хэрэг болно л доо. Ердийн хүүхдүүдэд бол хэрэглэгдэхүүн бол нийт дунд нэг хэрэглэгдэхүүний тайгуу тухайн хүүхдүүд маань сурах боломжтой байлгэхэд давны хам шинжтэй хүүхдүүд бол яг л өөрийнх нь ширээнийх нь урт талд ингэж хэрэглэгдэхүүнийг байрлуулж ингэж хийснээрээ тухайн хүүхд маань илүү үр дүнтэй сурдаг. Энийг бол зөвхөн багш та өөрөө ганцаараа хийнэ гэж байхгүй. Эцэг ихтэй заавал хамтарч өнөөдөр танаа хүүхдэд яг ийм одоо хичээлийг хийж байгаа учраас энэний хэрэглэгдэхүүнийг хоёулаа хамтарч хий. Эсвэл та ингээд аваад ирж болох уу гэд. Ингэснээрээ ерөнхийдөө хүүхэд ямар ч хүүхдийн ердийн хүүхэд бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо хөгжилд бол эцэгхийн оролцоо 80%, багшийн одоо чиг үүрэг 20% байдаг учраас энэ болгонд үйл болгонд дандаа эцэг хүүхдийг маш сайн оролцуулах хэрэгтэй байдаг. За тэгэд одоо тооны ухаанд одоо тэгж бодитоор тоололдог бол мөн одоо яг одоо эцэгийнхээ нэрийг бас цээжлүүл, эцэгийнхээ утасныхын дугаарыг бас цээжлүүл хэрэгтэй. Энэ бол нэг осол аюулгүй хувьд ч гэсэндээ хүүхэд өөрийн мэдлгүй гараад явуул яа, өөрийн мэдлгүй ингээд хин нэгний дагаад явуул яа, тэр үед хин нэгэн зам дайрлсан тохиолдолд одоо шууд утсыг авдаг ээж чи хэм бэ, аав чи хэм бэ. Тэгэхэд нөгөө хүүхэд маань бол хэлж өөрийгөө ингэж тайлбарлаж чадахгүй байлаа гэхэд өөрийнхөө утасныг зарим хүмүүс шууд ингээл утсаа өгвөл за ээжийнхээ утасны дугаарыг хийгээрэй ч юм ийм тохиолдол бол манайгийн хувьд бол байсан л да. Тэг 2-3 ийм тохиолдол байсан учраас бид нар ямар нэгэн алдаа гарч иж тэр алдаан дээр ингээд бид нар засан сайжруулж хийж ингэж тэр алдаа маань бид нар ингээд сургалтын ингээд одоо
хөтөлбөр болж явдаг учраас яг иймэрхүү алдаа гаргахгүй тул бид нар тухайн хүүхдэд тэр цифрыг таниулж явах явцдаа ээжийнх нь утасныхаа дугаарыг юунд түрүүн цээжлүүлэх хэрэгтэй байдаг. За тэгснээрээ тухайн тэр ээжийнх нь цээжлүүлэх явцад жишээ нь бол одоо хэрхэн цээжлүүлэх вэ гэхээр одоо энэ цаасан дээр ээжийнх нь утасны дугаарыг маш томоор бичээд тэгээд тэр нь ээжийнх нь дээр нь гэж зургийг нь байрлуулад ингэснээр энэ чи ээжийн маань утасны дугаар юм байна гэд эргээд тэрийг хүүхэд өөрөө гэртээ болон одоо анги дээр ингэж хэрэгжүүлж яадаг залгахад ээж нь авч яадаг ч юм. Яг ийм холбоогоос ерөнхийдөө л тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүд маань юу хэрэгтэй вэ гэхээр бодит зүйл дээр л бид нар тулгуурлаж үйл ажиллагааг явуулна. Тэр ээжийн утасны дугаарыг цээжлүүлэхэд бол заавал ээж рүү залгадаг тэр хүүхдээр залгуулдаг. Тэгснээр хүүхэд ээж нь байна уу гэдээ авахд энэ ээж маань юм байна гэж ойлгосон цагт л тухайн тэр цифрийг цээжлүүлэхээс зүгээр хийсээр нэмэх хасах бодуулаад их юм бол тухайн хүүхэд нь бол хөгжихдээ маш удаан гэсэн үг. Тийм учраас танин мэдгүй энэ үйл ажиллагааг бол маш сайн давтамжтай хэрэгтэй. Ердийн сургуулийн багш нар маань одоо нэг үсгийг 2 өдөр ингээд ердийнхаа хүүхдүүдэд заагаад хүүхдүүд маань сурчдаг бол одоо тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүдийн хувьд бол 2 өдөр биш магадгүй 20 өдөр ч хүртэл байх тохиол байдаг. Тэгэхдээ удаан байлаа гэж сурахгүй биш, удаан байлаа гэж хөгжихгүй биш. Харин тухайн хүүхэд маань удаан бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай гэдгийг тухайн хүүхэд удаан сурдагч гэсэн сурна. Удаан үйл ажиллагаа явуух ч гэсэн эцэст нь сурдаг гэдгийг одоо манай ерөнхий боловсролын эрдийн сургуулийн багш нар маань маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн эцэг хүүхэд маань ч ойлгох хэрэгтэй. Манай хүүхэд ингээд өчнөө жин сургууль яваад юу сурахгүй байна гэд. Гэтэл та хараад үзээрэй. Та яг нэг тухайн ингээд цифрээ заахад, тухайн үсгээ ингээд заахад давтамжтай байж чадсан уу? Та өдөр болгон тухайн одоо тэр хичээлийг та өдөр болгон зааж чадсан уу? Өдөр болгон та хүүхэдтэй цаг гаргаж чадсан уу гэдэг юм тэрүнд эцэг хүүхэд маань өөрсдөөс асуух хэрэгтэй. Багш нарын хувьд маань энэ тухайн хүүхдэд энэ үйл ажиллагааг явуулахын тулд энэ сургалтын хөтөлбөрийг давтамжтай хийж чадсан уу? Эргээд тэр сургалтын хөтөлбөр дээр алдаа гарсан бол тухайн алдааг ингэж нөхөж өөр аргаар хийж үзсэн үү гэдгийг маш анхаарах хэрэгтэй. Магадгүй бол энэ бичлэгийг үзээд сууж байгаа багш нар маань ингээл давтамжтай ихээр мэдээж хүүхдүүд ингээл уйтгартай штий. Энэ багш юу яриад байгаа бол гэж магадгүй бодож магадгүй. Бидний агуулга нэг боловч бидний хэрэглэгдэхүүн өөр байх ёстой. Тэр цифрыг нэгэн цифрыг бид нэр таниулах чинь тэр одоо эцгийн утасны дугаарыг таниулах чинь тэр өөрийнх нь нэрийг ингэж цээжлүүлэхэд цээжлүүлэх явцад тэр цээжлүүлэх тэр ингээд агуулганд байгаа боловч тухайн хүүхдийн урд тавьж байгаа хэрэглэгдэхүүн маань солигдож өгөх хэрэгтэй байна. Ингэснээр нөө давтамжтай үйл ажиллагаа гэдэг. Тэгээс яг нэг юм хийж ингээл тэр хэрэглэгдэхүүнийг дахин тэр хүүхдүүд урд тавиал ишнээ тэр хүүхдүүд маань ялгаатай хөгжлийн хувьд одоо бэрхшээлтэй ч гэсэн хүүхэд гэдэг юм чи өөрөө маш их юмд уйддаг. Эргээд тэр хүүхэд маань залхахдаг учраас тэр залхах тэр процессыг бид нар сурахгүй ингэж андуурах үдэ гэж би одоо багш нартаа зөвлөмөр байна. Сурахгүй бишээ тухайн хүүхэд тэр одоо хэрэглэгдэхүүнээс залхаад байна гэдгийг маш сайн багш нар маань хүүхдүүдээс харах хэрэгтэй. Эцэг хүүхэд маань ч гэсэн харах хэрэгтэй. Тийм учраас танин мэдхэн үйл ажиллагаа давны хам шинжтэй хүүхдийн хувьд бол маш их цаг хугацаа шаардсан давтамжтай үйл ажиллагаа юм шүү гэж та бүхэнд хэлмээр байна. Тэгээ хамгийн сүүлийн одоо ай буюу нийгэмшгүй. За нийгэмшгүй ай хувьд бол одоо давны хам шинжтэй хүүхдүүд маань нийгэмшгүй хувьд маш сайн байдаг, маш нээлттэй. За тэгээд манлайлах маш их сонирхолтой, манлайлах чадвартай. Тэгээд одоо ердийн ингээд жишээгээр хахад багшуулах маш дуртай байх. Жишээний ингээд хүний урд гарах ингээд дуулж бүжиглэх дуртай. Энэ юун дээр ажиглагч байгаа нөхөр жил болгон Шангрилагаас зохион байгуулдаг давны холбооны одоо даунтай хүүхдийн эрхийн өдөр 3 сарын 21-нд Шангрила дээр үйл ажиллагаа болдог, шинэ жилийн үйл ажиллагаа болдог, хүүхдийн баяр үйл ажиллагаа дээр Шангрила гэж зочид бол байнга ивент гэж үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэрэн дээр ингээл хөгжим тавихад хөлд орох хүүхдүүд л яг ээж авах үр дээр суугадаг. Тэрнээс хөлд орсон бүх хүүхдүүд бүгд бүжиглээл ингээл тайзруулд өгүүлээд байдаг. Энийг харахад ингээд давны хам шинжтэй хүүхд маань маш их юм нийгэмшилтэй өөрийгөө ингээд илэрхийлэхдээ маш сайн байдаг. Одоо мэдээж одоо хэлээрний хувьд өөрийгөө ингээд бүрэн дүрэн илэрхийлэх чадвар суулж гисэн болол өөрийнхөө биеийн хэлээрээ маш сайн ойлгуулдаг, өөрийгөө илэрхийлдэг. За энэ чадвар маань нөгөө талаа одоо энэ чадвар байгуулах сул тал нь тэр хүүхдүүд юу байна гэхээр одоо дэгж оронд одоо баригдахгүй байх хандлагатай байгаад байдаг. Өөрийнхоороо байх ч юм уу,
эцэгхүүд бол сайн мэдж байгаа ингээд зөрүүдлээд байна гэл эцэгхүүд багшаа манай хүү зөрүүдлээд байна гэж ярьдаг. Тэгэхээр яг ийм хандлагыг бид нөр ерөнхий боловсролын сургууль буюу гэрт нь яаж бид нар энэ хүүхдүүдэд энэ одоо нийгэмшихүй энэ чадвараар нь дамжуулж энэ сул талыг нь хөгжүүлэх үеэр бид нар одоо дэг журамд одоо жишээ нь одоо тоглоомын аргаар одоо манаас боловсролт маань дандаа тоглоомын аргаар гэж байгаа шүү дээ. Тэгвэл та битээ уурлаараа тоглоомыг бол ангийн хэд хэдэн хүүхдүүдтэй хамт тоглох хэрэгтэй. Та битээ уурлаараа тоглоом бол маш одоо хүмүүсийн төвчээр их бардаг, хүлээж их шаарддаг тоглоом шүү дээ. Жишээ нь одоо тэр шоог хаяал төрүүлж явж байсан бол нэг шоог хаяхад нэг цифрыг гаргахад л нөгөө хүүхэд маань ингэж хоош урах шинжтэй. Энэ болгон сарахад тэр тухайн хүүхэд маань одоо хожигдох ямарваа нэг юмд ингээд ялагдах, дийлэгдэх тийм чадварыг бий болоод идэг. Гэхдээ юм болгонд дийлэгдээд гэсэндээ биш. Ерөнхийдөө хүн гэдэг амтан чинь ямарваа нэг юмд ялж сурах хэрэгтэй, ялагдаж сурах хэрэгтэй байдаг учраас яг энэ чадварыг эзэмшүүлэхийн тулд ангид одоо хүүхдүүдтэй хамт би одоо та битээ уурлаараа тоглоом тоглоулах. За эсвэл бүр одоо ангийн дүрмтэй байх те. Дүрмд одоо мэдээж эхний хувьд бол дүрмд захирагдахтаа тийм амархан биш. Шууд захирагддаг биш. За энэ бол давтамжтай. За чи яг энэ санал дээр суугаад энэ ширээний ард суун гэхэд үгүй би тэнд суун гэж чимээ зөрүүлээд байх байдаг. Тэгэхээр яна энэ хүүхдийн зөрүүлээд нь болохгүй юм байна гэд хойшин суулгах үе тэрэн дээр анхаараад тэгж мэдээж тухайн хүүхдэд ямар ч хүүхд ердөө хүүхд ч гэсэндээ шууд аливаа зүйлээс нэг шин зүйл рүү шилжихдээ дургуутслаа илэрхийлдэг. Харин яг үнтэй ижилхэн давны хамшинчтай хүүхдчсэн бас дургуутсаар таны хийгээд байгаа юм хийхгүй ч магадгүй. Та тэгсэн ч гэсэн төр 5 минут ч юм уу 3 минут хүлээгээрэй. Хүүхдийн ингээд зөрүүлж байгаа хугацаа бол тийм их биш байдаг. 3-5 минут хүлээгээд тухайн хүүхдийн заа гэд ингээд хүлээн зөвшөөрдөг. Тэр бол тэрийг эцэгхүүд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Зөрүүд гэж хүлээж авахаасаа илүүтэйгээр би хүүхдтэй одоо бодох боломж өгөх юм байна. Би хүүхдтэй шийдвэр гаргах боломж өгөх юм байна гэдгийг жоохон хүлээх хэрэгтэй. Тэгэж дэг журмд сурах хэрэгтэй. Мөн ангийн найзуудтай байлгах хэрэгтэй. Хүүхд маань хичнээн магадгүй одоо ихэнх хүүхдүүд маань хэл ярианы бэрхшээлтэй учраас ярихгүй байгаа учраас хүүхдүүдтэй ингээ хол байж магадгүй. Үүнийг нь бид нар багш нар болон эцэгхүүд бид нэр хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тухайн ердийнхээ хүүхдүүдэд маш сайн хэлж, хүүхдүүдтэй найзлуулж, тухайн хүүхдийг одоо найз нөхөртэй болгож, өөрт нь итгэлийг нь маш их дэмжих хэрэгтэй. Нийгэмшүүн чадвар ерөөсөө тэгээд одоо гэртээ харих замыг нь илүү тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэрэв орон нутаг байх юм бол ойрхон байдаг учраас өөрийг нь бие даан явуулах хэрэгтэй ч юм уу. Тэгээ энэ нөгөө эхний ээлжинд бол бие даан явуулахад аюултай л да. Гэхдээ бол араас нь гэж дагаж явах. Эхлээд эцэг их маань хамтдаа явсан бол дараагийн удаад араас нь дагаж явах ч юм уу. Ингэснээр хүүхэд өөрөө гэртээ очиж ирэх бие даах чадвартай болж байгаамаа. Энэ учраас ерөнхийдөө боловсрал гэдэг маань тусгай хэрэгцээ, тэр зүйл маань тусгай хэрэгцээд боловсрал гэдэг маань бид бүхний сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтан, захирал, нарийн бичиг, нярав нягтлан тэр жижүүр тэр үйлчлэгч бүх хүмүүс л тэр хүүхдийн одоо нийгэм шиг тэр үйл явцыг тэр сурах үйл явцыг бид нар л бөөнөрөө ингэж дэмжижээж л тэр хүүхд маань нийгэм шиг байгаа. Тэр хүүхд одоо тэг шамрагдана гэсэн үг. Тэгэхгүй бол ангийн багш ганцаараа болол нийгэмшүүлнэ гэж байхгүй. Ангийн багш ганцаараа тухайн хүүхдийг бол сургана гэсэн ойлголт биш ээ. Тийм учраас тэг шамруулах боловсрал даавны хам шинжтэй хүүхдийг тэг шамруулан боловсруулахын тулд эцэг их бүх одоо орчин нөхцөл бүх хүмүүс оролцох хэрэгтэй. Орчин маш сайн байх хэрэгтэй. Тухайн хүүхдүүдийн маань орчин одоо бодит зүйл дээр ангийн одоо бүх одоо ангийн болон ангийн хүүхдүүдийн үйл ажиллагаа, ангийн үйл ажиллагаа бүгд маш их товч тодорхой байснараа тухайн хүүхэд маань бол нийгэмд тэгш хүртээмжтэй боловсролыг бол эзэмшиж авч чаднаа. Тэгээд нийт одоо үеийн багш нар маань нийт эцэгхүүдтэй хандаж хэлэхэд одоо даавны хам шинжтэй хүүхэд танаа ангид одоо суралцж байгаа бол танаа гэр бүл даавны хам шинжтэй хүүхэд байгаа бол та бүхэн гээд маш их жаргалтайгаар хүлээж аваарай. Тухайн хүүхдүүд маань одоо удаан ч гэсэндээ юмыг маш сайн сурдаг. Удаан ч гэсэндээ одоо биелэлт маш сайн байдаг учраас яг ердийн хүүхдүүдийн адил сурах боломжтой гэдгийг би хэлмээрэн. Тэгээд нийт одоо багш нартай эцэгхүүдтэй бүгдэнд нь багш нартай амжилт хүсье. Эцэгхүүдтэй тасралтгүй одоо хүүхдийн хөгжлийн төлөө тасралтгүй тууштай хөлмөрлөөрэй гэж хэлээд тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.